За сайн байцгаана уу? Ариун санаатай. Намайг ямар хөөрхөн байгааг хардаа. Тоглосон юм аа. Йоо, энэ ханиад нь бүр дарлуулж байна нэрээ. Ерөөсөө насны намар 90 гэдэг бол оймсгүйнийг гараал тэгэл ханиад хүрнэ шууд. Оймс сайн хүмүүс, окей? Тэгээ энэ удаагийн ханиад болохоор амар заваан заяа. Зүгээр ингээ юм ярьж байхдаа гинт ингээд гахад цахаад ингээд энэ дээр нь бөөн тэмцэр. Тэгээ тэр цэр нэг тийм байлаа. Амар өтгөн ингээд твий гэдэг ингээд түүгээ хийдэж тэгж хаягдахгүй заяа. Энэ дээр ингээд байгаал идэг. За ямар ч ихсэн. За тэгээ өнөөдөр заяа. Бимба бит хоёрын маш их хайртай бидний Ари найзын төрсөн өдөр. Одоо намайг чи ариун санаа гэдэг нь штэ. Манай тэр найзыг ариун жаргал гэдэг байхгүй. Одоо найз чинь амар тийм мундаг охин байдаг, амарлаг охин байдаг. Маш хөөрхөн. Одоо ер нь бол Бимба угаа манай Ари бид гурав ер нь бол ингээд бадцсан андууд амар сайн найзууд гэсэн үг байхгүй. Тэгээд одоо яах га зогсож байгаа вэ гэхэлэр хэдүүлээ юуны түрүүнд эхлээд бэлтгэлдээ явна заяа. Бэлтгэлдээ явж ирчээд биш шууд бэлтгэлдээ ингээд үүрээд гарсан тэр жигтэй Арид явж бэлэг аав. Би болохоор Арид ямар бэлэг авахаа ер нь бол ингээд Бимба битээр ярилцсан байхгүй юу. Хоёлаа гутал авч хүү, цүнх авч хүү гэж ярьж агаад ер нь аль нэгэн дээр нь тохирж байгаа заяа. Гэхдээ би тэр дэлгүүр манай энэ гэрийн энд байдаг байхгүй. Тийш очиж үзэж агаад авах юм. Тэгэнгүүт надад бас нэг тийм хоржин санаа байгаа заяа. Хоржин санаа. Ямар санаа гэхээр би гоё секс шопоос орж гоё тоо явж өгмөр байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр одоо би болон одоо бид нар чи 25 тай гэхээр чи ер нь бол бэлгийн амьдрал дээр бол ер нь хөл тавиад удацгаачлаа гэсэн үг байхгүй. Би бол бэлгийн амьдрал хөл тавиад 5-6 жил болсон бэлээ. Тэгэнгүүт ер нь эмэгтэй хүнд тоо байхад бол маш зүгээр гэж би ойлгосон заяа. Ер нь байх ёстой зүйлсүүдийн нэг гэж би ойлгож байгаа байхгүй юу. Тэгэнгүүт юу ч гэсэн би секс шоп орно. Би яг амьдралдаа секс шоп орж исэн удаа бол 3 удаа байдаг заяа. Нэг нь би Монголд 12 дугаар ангита манай сургуулийн хажуу талд нэг тийм хөхтэй хөшөө гэж байдаг байсан. Тэрний арт талд нэг секс шоп байдаг байсан. Тэгээ албаар ингээд амар тийм том хүн шиг хувцалж нүүрээ даруутлаа будажаад нэг удаа орж үзчихсэн. За зүгээр би сонирхмоор санагтаад. Тухайн чинь би секси амьдрал хөл тавиагүй байсан байхгүй юу. Окей. Тэгээ хоёр дахь нь болохоор Солонгос дээрээд нэг орж исэн. Гурав дахь нь ч гэсэндээ одоо найз залуутайгаа хамтдаа нэг ингээд тэнд явж байгаад нэг хальт орж исэн байхгүй юу. Гэхдээ ингээд ичээд байгаа юм чи бүр ингээд нэг тийм амар надад хүмүүс одоо ингээд намайг харахад энэ юу н хүнээс ичт юм уу, энэ юу н юмнаас ичиж сандард юм уу гэж боддог зөө. Тэгвэл би ингээд яг цагаад байгаа нэг тийм хинт ч хэрэггүй хогийн жижиг юмнаас ингээд ичээ наашдаг зөө. Тэгээд өнөөдөр болохоор би 25 таа болцсон ямар хамаатай гэсэн тийм сэтгэл зүйн байдлаар би секс шоп орно гэж бодож байгаа. Тэг ямар заарид гутал юм уу цүнх тэгээд нэг ямар ч тоо ял авч өгье гэж би бодоод байгаа. Тэгээ юу ч гэсэн хэдүүлээ бэлгэлдээ явъя. Би бол бэлгэлийн өмнөх хоолол. Энэ бол дахианы цээж мах. Энэ бол цагаан будаа. Тэгээд би нэг банантай идэнэ. Яг амар хидээгүй за энэ бол маш жоохон. Яагаад тэгэхээр би сая босч ирээд овёстойгоо уургаа ингээд холиод идээд ууцсан чинь цатгалдаад ингээд сонирн байгаад байна. Гэтэ мэдээж би хүчний бэлтгэл хийх ёстой учраас мэдээж би хоол идэх хэрэгтэй. Тэгэхгүй бол би дунд нь өлсөд гинт тасгалын ирч хүч буураад би үнэхээр ингээд нэг тоног алга болчоор л ингээд олигтойгоо шиг ярьж чадхаа болчиход ирэх юм бол амар сонирхолтой юм. Одоо Солонгосын ганц гоё юм заяа. Ингээд дэглэм барихад үнэхээр гоё заяа. Ингээд дахианы цээж мах будаа ингээд бүгдээр бэлэн. Одоо энэ ингээд бэлдсэн хөлдөөцөн дахианы цээж мах нар гэсэн үг зүгээр халаагаал идчихдэг. Энэ будаан ч гэсэндээ зүгээр юм аягтай будаанууд би нэг юм 180 г-ийн будааг дундуур нь гэж 2 увааж агаад нэг хооллдог байхгүй юу. Амар тэгснэ амар амтай зөө. Би одоо ингээд Монголд нэг удаа тэмцээнд орохгүй бол тэр дэглэм барайл тэгэнгүүт ингээд Монголын дахианы цээж мах бүр амар хатуу заяа. Яг балруу шиг заяа. Ингээд хазаалангууд ингээд хазагдаад байгаа л гэдэг заа. Тэгээ би ингээд Монголд дэглэм барайд ингээд амар тэмцээнд ороод байгаа ингээд хүмүүсийг харангууд би бүр ингээд амар респект заяа.
Би бол өстой амар хэцүү байх. Энэ болохоор зөвхөн зүгийн балтай халуун ус байгаа. Миний кофе дуусчих. Энэ бол манай муур. Тэр хүн амьд сайн уу мэн үү гэж хэлээч чи. Яа би бүр энэ яриг харангуут бүр алаа яш босоод байт. Бүр амар хөөргөн заа. Йоо. Баг нь харуулъя. Энэ том нь. Нэш. Баг нь энэ. Ийм хөөргөн байгаа. Болдгоо тэгээд хоёулыг хазаад базаад алаа хийчихсэн. Хоёроос муудчих юм яагаад тустай ихтэж мөхтэй байгаа. Угрын ноёр чи хаанч явсан байнга хамттай байдаг хгүй юу? Тэгээ би сая тоот мос хоруулсан чинь тэн дээрээс жоох айгачих шиг боллоо л тоо. Энэ муур гэдэг зүйл ч хүний амьдралд үнэнхэрийн том үнэнхэрийн гоё өөрчлөлт гоё баяр баясгалыг авчирч байгаа юм аа. Би одоо энэ хоёр муур байхгүй ингээд юу гэж амьдарч явах байсан бол хэрвээ энэ хоёрыг аваагүй байсан бол гэж бодоод байдаг шүү дээ. Бодвол тэгэл өдөр болгон миний төрсөн өдрийгээ солиор явж байгаа. За тэгээ хоол ичээд газ бэлгэлээ авч өмсөд бэлгэлээ өнөөдөр нуруу хийдүүлээ. За хувцас бол өмссөн. Тэ нэг иймэрхүү. Юу н бэ ойртой айгу гоё бэлтэй болоод байгаа. Тэгээ бүр өөрийгөө хөөргөөд өгдөг наасан тий. Би хөөрхөн байна уу? Би гоё бэлтэй байна уу гэх. Юу нэ штэ хүн ингээл хин нэг хөөрхөн шүү, гоё шүү, хөөрхөн шүү, гоё шүү, сайхан шүү гэдэг юм бол тэр хүн улам гоё сайхан болоод идэг битгүү танараа. Ингээд тийм дасгал хийдэг амар кул яран шиг харагдахгүй байна уу? Яжил би ой бас мууга мэдхгүй фитнес дээр краштай. Ой, фитнес дээр краштай тэр чинь. Манай краш 8 цагт бэлтгэл дээр идэх байхгүй юу? Ажил нь нэг 7 моллоо гэж таард юм шиг гоё ямар ч 7:30-аас 8-ийн хооронд ирдэг. Тэгээ одоо цаг 6:40 болж байна. Тэгээ тааруул таарна, тарахгүй таарахгүй. Тэгээд ямар ч бэлтгэлтэй явцгаая. Гэтэ үсээ мэдээж боонлтаа би зүгээр гарах байгаа болохоор халцаад авчихсан. Карта яагаад болохгүй? Ганц кофе аваад уучих гэсэн чи карта болдгоо. Тэгээд би маш хурдан гармаар байгаа учраас манай фитнесийн доор байдаг кофе 3500 гэдэг. Кофе авч явах 4000 вон чингээд очихлоо. Тэгээ мэдээж усны саваа авна. Энэгээр кофе авч уу. Яа, юу амар зузаа юм бэ ариун санаа. Зүгээр цамцаал тавилчих л та тий. Би одоо нэг 2 алхмын цаана явахгүй юу амар зузаа мацуучлаа тий. Галзуурч юм ааш. Йоо, гинт бүр амар халууцдаг шүү дээ. Үсээ боо гарцгаая. Тийм байлгүй дээ. Окей, let's go. За, бэлтгэл дээр очиж дууссан. Хальт орж нэг кофе аваад. 안녕하세요. 선생님 여기 아이스 아메리카노 한 잔 주세요. 카드를 못 찾아가지고. 네. 감사합니다. 네. Тэгээ манай кофешопын эхнэр нөхөр хоёр захирлна гэдэг амар гоё яштай хүмүүс идэхгүй юу. Тэгээ би бол кофе авангуу дандаа нэг юм өгнө. Нөгөө нэг өөртөө десерт энэ хийж зардаг болохоор дандаа нэг юм өгнө. Ийм гоё яштай. 네. 감사합니다. 잘 먹겠습니다. 이 먹었어. 감사합니다. 수고하세요. Маш гоё. Хүн ингээд юу үйлчлэгээний байгууллагын хүмүүс ингээд амар гоё ааш цантай байх тусам ингээд дахиж очимоор санагддаг байхгүй юу? Тэгээ өөр газар л явмааргүй санагддаг байхгүй юу? Нэг тийм гоё аашсан нөхцөлд дахиж өөр тийшээ ингээд явахыг хүсдэггүй байхгүй юу? Тийм учраас би ингээд ажил дээрээ бүр ингээд хамаг байдаг гоё зангаараа байдаг заяа. Хүшээ яра тэгсэн үү? Уугүй яна тийм үү? Өөр яасан гэл. Ирцгээдсэн үү энэ гэл амар гоё штэ байдаг. Тийм болохоор үйлчлэгээний байгууллагад ажилладаг манай гайсууд охтууд маань гоё ажилласан шүү. Гоё үнтэй гоё ярьсан шүү. Одоо ер нь ингээд би бэлгэлдээ орж ирээ шууд биеж байгаа халаад байхгүй юу? Энэ зам ам дээр биш ингээд гүлийн зам ам дээр ерөөсөө биш. Оч сайхан тэр сонголт хийж халаана гэх юм уу?
Сунгалтаа хийж халааж байгаа. Тэгээ араас нь зам дээр нэг 10 минут яваад тэгээ бэлгэлдээ ордог байхгүй. Тэгээ бол чатан дээр нэг явдаггүй юм би. Зам дээр алхах гэсэн чи хоёрхан замтай. Хоёрхан тийм өксөдөд тийм өксөдөд замтай. Тэнд энэ хоёр хүн хоёулаа алхаад чатан дээр алхахаас. За одоо нурууны хоёр дахь тасгал заяа юу. Тийм одоо яг ингэ нэг тийм яг гоё хөлс гараад амар гоё болчих. Хоёр тасгал. Манай Жими эмгтэй тасгалж явах чийдээ над бүр мангар дуртай заяа. Анх би бүр амар дургүйсэн байхгүй гэх тийм нэ гэсэн мангар шалчгансан тийм нарийн хоолой моолоотой тэгээ бие мэрэнгууд нь ёо гэдэг гэсэн чи одоо бүр ингээд андууд болчихсон. Тэгээ нам харангууд амар игдэвтэй гэдэг заа намайг. Ханаас нам хараа игдэв гэдэг. Тэгээ манай фитнест ингээд амар гоё өвөө байдаг заяа. Байхгүй ард байсан алгуулчих. Энэ өвөө ингээд одоо солонгочч амар залуу харагдсан шүү дээ. Тэгээ би залуухан хараад би жартаа гэж харж байгаа заяа. Тэнгүүд ингээд ямар ч өөхлөлт байхгүй. Өөхний өв нь бараг 4-5 хамаа байдаг хаа. Яв яар цаа. Өнөө маргааш тэмцээнд орох юм шиг яв яар цаа заяа. Амар гоё биштэй. Тэгээ би энэ үнийг хараад би өвөөг имэрг байхгүй. Би гоё ажиши гэмээр байхгүй. Ажиши гэмээр байхгүй. Амар гоё биштэй. Тэгээд иймэрхүү хүмүүс бол бие ингэж гоё хөгжүүлдэг хүн бол надад 70 настай байсан ч убаал ах болно. За тасгалаа хийцгээе. 감사합니다. 네. Би нурууны 5 дахь тасгал. Ер нь хамгийн сүүлийн тасгал тэгээд энийхээ араас дахиад явуулъя тэгээд дуусаа. Одоо энэ залуу гарч ийн. Сая яг бичлэг гэсэн чи ерөөс бичлэг хийж чаддаггүй. Манай эмэгтэй багш гараад хаашаа амиж алга болцсон. Тэгээ бичлэг хийж хүн байдаггүй. Харж зогчсон. Хөөе найзаа ганц бичлэг хийгээд өгч гэдэггүй гэ бичлэг хийлэгдсэн шүү дээ. Окей. Бэлтгэлээ дуусчаад таль гэрээрээ орж нэг хувцас солилцоод нүрээ угаачаад гараад ирлээ. Одоо дэлгүүр рүү очиод бямба авгаа ирж гинэ. Бямбатай хамт дэлгүүр ороод газ бэлгээ сонгоод тэгээ би болохоор секс шоп амар хүлээлттэй байна. Тэгээд юу авах уу хэдүүлээ нэг юм харъя. Манай Ари чинь өөрөө бас амар содон маш тийм содон сонирхолтой юм баггүй юу? Би ингээд анх ингээд Ари танилж байхдаа ингээд хувцалтыг ойлгодгүй. Тэгээд нэг дотор брэнд хамт гэдэг байсан байхгүй. Тэгээ нэг өдөр бөөнөр ингээд жоо шоутгаа гараа явсан чи ингээд яв яган полто. Яв яган дэрко. Яв яган гусгид агуутал. Яв яган оролт. Бүр ингээд амар тийм гала мөнгө сонирхдаг заяа. Ер нь ингээд Аригийн очиод хувцсны шкаф нухаар дандаа тийм яв яган цэвэр ийм мөнгөд байдаг. Амар сонирхолтой. Тийм учраас би яв яган гутал яв яган цүнхтэй авч өгье гэж би бодоо. За тэгээ бөөнөр эхлэгүүр дээр очиод уулзцаая. Дэлгүүр дээр ирээд тэгээд ингээд явж ямар ч сонголтоо бол хийгээд одоо боолгоод тэнд боолгож байгаа тэгээ ямар ч гэсэн хөрх юм сонгосон гэж найдаж байна. Гэтэ Аригийн сонголт бол бит хоёроос амар өөр. Бит хоёр чинь яг амар төстэй стилтэй хүмүүс. Ари болохоор тэс хөндлөн байхгүй юу. Тийм болохоор ямар ч гэсэн таалагдасаа л гэж хүсье. Бичсэн үү? За манайха секс шоп руу. Команд аваад. Би эндээс нэг өдөөгч аваад. Өдөөгч авсан. Би нэхгүй ийм авч аваад ингэ. Oh shit, эрүүтэй байна. Сая нэг секс шопоос авсан юм энэ заяа.
Тэгээ одоо R-ыг өөрийг ингээд unboxing хийгээд хэдүүлээ reaction харцгаая. Би бүр яа. Чисэн тортыг бас авчлаа. Тэгээ бид гурав зүгээр ахаар нэг ганц кофе уучт юм уу. За за. Юу нэг манай найзууд бид нар ингээд амар өөдрөг хүмүүс байдаг хгүй юу? Мангар өөдрөг. Тэгээ ингээд юу ч ус уусан ч тулгаж уудаг заяа. Кофе уусан ч тулгаж уудаг. Мэдрэмж байна. Таалагдчих чи. Яа, энэ үр баг тавтаа дугай. Аргач чи, үтэрч. Яа, энэ мэдрэмж ирсэн иго. Яа. 야, 근데 합시지 않아요. 같이 먹었대. За тэгээд өнөөдрийн маань бичлэг энэ хүртэл байлаа. Тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ариун санаа байлаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцаая. Та бүгдэндээ хайртай шүү.